Насан туршийн боловсролын үндэсний төв шинэ Монголын радио хамтран төлөвлөж байна. Ёс суртахуун төлөвшлийн боловсрол. Харилцааны саятан цуврал нэвтрүүлгийн 3 дугаар бүлэг. Хүндтэй гишүүд буюу холбоо харилцааны чинээлэг давхаргийнхан. Өмнөх нэвтрүүлгээр бид буцаатай харилцах холбоо харилцааны одод буюу саятнууд болгох эргэн тойрны хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн элгэмсэг дотно харилцаатай бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн талаар ярилцсан билээ. Бид бүгдээрээ өмнөх дугаараар яригдж байсан шатар балгуй шиг олныг хүндэтгэл хүлээсэн харилцааны од болохыг хүсдэггүй гэж үү? Хэрв та харилцааны од биш бол яагаад би од биш гэдгээ эргэн харж тунгаах хэрэгтэй болов? Харин өнөөдөр бид буцаатай харилцах холбоо харилцааны хүрээнд бусдын дунд эзлэх байраар хоёрт ододын дараа хүндтэй гишүүдийн тоонд багтдаг мөн л нэр нөлөө бүхий хүмүүсийн талаар ярилцахаар бэлтгэлээ. Тэднийг холбоо харилцааны чинээлэг давхаргийнхан гэдэг бөгөөд бусдын сэтгэлийг хөдөлгөж илэрхий гэлэлцдэггүйч өөрийн гэсэн найдвартай байр суурийг хамт олон дотор эзэлж чаддаг учраас тэдний амийг харж дуугардаг хүмүүс хамт олонны дотор цөөнгүй байдаг. Тийм хүмүүс өөрсдөө холбоо харилцаагаар гачигдахааргүй чинээлэг гэдгээч мэддэг. Нэгэн удаа нэг ангийн 30-аад оюутнаас судалгаа авахад манай ангийн хамгийн нэр хүндтэй нөлөөтэй хүмүүс гэдэгт бүгд бэлэгт, цогоо, гамбаа гурын нэрийг дурдаад тусч хиндэж харамгүй сэтгэлээр цаг тухай бүр туслаж чаддаг үнэнч хичээлтэй идэх зүтгэлтэй аливаа асуудалд ажил хэрэг шанадаг өөрийн өмнө тавьсан зорилгодод хүрэхийн төлөө сурж байгаа тэдэнтэй хамтарч нэг баг болж ажиллахад таатай байдаг. Аливаа зүйлд ноён нуруутай зүг ханддаг тул тэднийг дагсан байхад буруутахгүй гэх мэт тайлбарыг бичсэн байжээ. Судлаач тухайн ангид хичээл ордог багш нартай нь уулзахад дээрх 3 оюутныг ангидаа сурлагаар хошуужилдаг идэвхтэй олонний дунд биеэ зүү авч явдаг харилцааны соёлтой сайн залуучууд хэмээн тодорхойлж өгсөн бөгөөд тэдний ангийнхан ч хичээлдээ жигдэл сайн хүүхдүүд бэлэгт цогоо гамбаа гурвын нөлөө их байдаг гэж товч дүгнжээ. Их самд хийсэн ус их боловч үл асгарна. Их ухаантны сурсан эрдэм их боловч үл мэдэгдэн гэдгийн жишээ энэ билээ. Хүн хүндээ сайхан сэтгэл гаргахад сэтгэлээсээ бусдад туслахад бидний амьдрал ядуурдаггүй. Үгээрэн хоосордаггүй. Бидний мэдлэг чадвар багасдаггүй. Харин ч аз жаргалаар бэлхэж сэтгэл тэнүүн алхах нэгэн шалтгаан болдог үлээ.